Одоо харин би та бүхний өмнө дараагийн илтгэгчийг хүндгөөрөх гэж байна. Захиргааны эрхцүүдийг асуудал шинжил сэдвийн хүрээнд Монголын хуулийн холбооны захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, нийслэлдэг захиргааны хэргийн анхан шатны шүүгийн шүүгч, хууль зүйн магистр, за мөн Эрдэнэ бол илтгэл тавина. Түүний хувьд бол Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг төгссөн. За 2013-аас 15 онд бол Австрали улсын Вений их сургуулийн хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр хийсэн. За манай мөн Эрдэнэ хувьд бол саяхан бас захиргааны хэргийн шүүхийн шинэхэн номоо үлгийд авсан маш завгүй ажилдаг ийм шилдэг боловсруучсан залуучуудын нэг байгаа. Тэгээд түүнд баяр хүргэе. Илтгэл дамжуулсан. Энэ дээр явчих. За. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За илтгэл тавих боломж олгосон Монголын хуульчдын холбоонд бас талархал илэрхийлье. За өнөөдрийн миний тавих илтгэл бол захиргааны эрх зүйдэх асуудал шинжилэл гэсэн үндсэн сэдвийн хүрээнд тавигдах үндсэн илтгэл юм байгаа юм. За энэ илтгэлийг одоо бэлтгэхэд бол нэлээд анхаарал хандуулсан. За ямар чиглэлд анхаарал хандуулсан бэ гэхээр Монгол улсын захиргааны эрх зүйн тусгай ангийн шинжиллийн асуудал. За энэ тусгай ангийн шинжилэлээр яг хууль бүтээх одоо тэгээ тогтолцооны шинжилэлээр бид юу анхаарах ёстой юм бэ гэдэг рүү миний одоо илтгэл илүү тулгуурлах юм байна. За ингээд илтгэлээ эхлүүлье. За агуулгын хувьд бол энэ нэгдүгээрт бид манай захиргааны эрх зүйн хороог та бүхэн мэдж байгаа. Хуульчдын дунд, захиргааны эрх зүйчдийн дунд манай хороо бол тогтмол тийм ээ мэрэгжлийн асуудлаар бол хилцүүлэг хийдэг. За энэ форум болно гэд манай хороо бол энэ форумыг угтаад 2 сард нэг томоохон хилцүүлэг хийсэн. За энэ хилцүүлэгт бол манай захиргааны эрх зүйд одоо урдаа барьдаг тийм ээ захиргааны эрх зүйг хөгжүүлэхийн төлөө олон одоо талын судалгаанууд хийсэн. За шүүгчээр ажилдаг, багшаар ажилдаг бүх хүмүүсийг оролцуулаад ингээд энэ захиргааны эрх зүйн тусгай ангийн хөгжилд хуульчдын санаачлага гэдэг ийм хилцүүлэг хийгээд за энэ хилцүүлгээс гарсан үр дүнг би та бүхэнд бас энэ олон нийтэд хэлхийг хүссэн. Тэр нь юу вэ гэхээр захиргааны эрх зүйчид бол өнөөдөр шинжиллийн төлөө санал нэгтэй байгаа. За энэ одоо гол илгээмжийг би бол энэ форумаар заавал хэлэх ёстой гэж ингэж үзсэн хорооны одоо удирдлагын хувьд. За ямар асуудлаар санал нэг байгаа юм бэ гэж. За захиргааны эрх зүйчид бол энэ нэгдүгээрт мэрэгшсэн шинжилгээ ухааны судалгаанд суурилсан, тулгуурласан хууль бүтээх тогтолцооны төлөө санал нэг байгаа. За би одоо илтгэлийн цаашаага агуулгыг задлаад явна. Хоёрдугаарт эрх зүйн одоо орчин үеийн эрх зүйд төр зах зээлийн эдийн засагт тохирсон түүнийг зохицуулж чадах нийцсэн тийм хууль орчин үеийн хууль. За тийм хуулийн системчлэлийн төлөө бид санал нэгтэй байгаа. За түрүүн хуульчдын холбооны ерөнхийлөгч профессор Од Гэрэл багш бас хэлсэн тийм ээ. За гуравдугаар асуудал бол энэ хууль хэрэглээний аргачлалт тулгуурсан шүүхийн шийдвэр тийм ээ одоо их чухал байна. Хууль хэрэглээний ур чадвар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хууль хэрэглээгээ бид орчин үеийн тийм ээ яг эрх зүйд төрийн улсуудын шүүх яаж шийдвэрээ бичдэг вэ? Тэр хэмжээнд хүргэх шаардлагатай байна. Үүнд бид санал нэгтэй байна гэж хүлээн зөвшөөрсөн. За дөрөвдүгээрт бодиттой ажилдаг тунхаг биш тийм ээ бодиттой ажилдаг шударгаас хариуцлагын тогтолцооны төлөө захиргааны эрх зүйчд бид санал нэгтэй байна гэдгийг энэ хилцүүлгийн үр дүнгээс бол гаргасан. За энийг нийт форумд оролцож байгаа болон энэ форумыг тийм ээ сонсож байгаа, үзэж байгаа бүх хүмүүст бол би хэлхийг хүсэж байна. За дараагийн үндсэн асуудал. За бид бүхэн сая ярьлаа. За Од Гэрэл багшийн тийм ээ үндсэн илтгэл дээр гарлаа. За 2003 оноос хойш 20 жилийн хугацаанд манай хууль хөгжсөнгүй. Энэ судалгааны олон талын судалгаануудаар гарлаа, харагдлаа гэдэг ингэ ярьлаа. За тэгэнгүүт үндсэн асуудал бол юу хэлж ийнэ вэ гэхээр энэ үндсэн миний нэг ишлэг дуртай энэ ишлэл байдаг. Энэ Woodrow Wilson гэдэг Америкийн нэгдсэн улсын 28 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан инх тайвны Нобелийн шагналтай юм хүн. Энэ хүн юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр үндсэн хуулийг даган мөрдөх нь түүнийг бичгээс хэцүү гэж хэлсэн байдаг. За энэ ишлэл бол маш гүнзгий утга агуулгатай гэж би бол хувьдаа ойлгож байгаа. За энийг задлаад тайлбарлах юм бол нөгөө үндсэн хуулийг даган мөрднө гэдэг маань өөрөө ерөөсөө юу вэ гэхээр амьдрал дээр түүнийг одоо бодиттой хэрэгжүүлдэг хуулиудаа бүтэхийг л хэлж байгаа. Хуулиудыг. За хуулийг бүтээхэд тийм ээ
Гол асуудал бол юу болж одоо үндсүүлэг амьдрал бодитоор хэрэгжүүлэхэд ямар асуудлууд тулгардаг вэ гэхээр би энэ хүснэгтэнд энэ үндсэн асуудлыг бичгийг оролцсон. За тэрний тэр ногоон хэсэг дээр бол миний өнөөдрийн илтгэлийн гол агуулга явах юм. Энэ эрх зүйн салбарын системчлэлд тулгуурсан бодлогын удирдлагыг хэрэгжүүлэх оновчтой бүтэц биднэрт чухал байна гэж. Өөрөөр хэлбэл нөгөө хууль бүтээх ажлыг хэрхэн хийх үү гэдэг дээр энд зайлшгүй удирдлагын тогтолцооны асуудал яригддаг. Энийг бид нар оновчтой хийж өөрөө бодлого оновчтой нөгөө системчлэл хууль маань боловсронгуй болж цаашаа явна. За энэ хүрээнд бол мэдээж бодлогыг төлөвлөн, бодлогыг хэрэгжүүлэн төлөвсөн бодлогоо тэгээд хяналтаа тавина. Энэ үнэхээр үр нөлөөтэй хэрэгжиж гин үгүй гэдэг хяналтаа тавина. Тэгэхдээ энэ гурван асуудлын ерөөсөө суур асуудал нь юу вэ гэхээр энэ хуулийг шинжлэх ажлыг хэн хийх юм, ямар бүтцээр хийх юм бэ гэдэг асуудал бол хамгийн чухал суур асуудал байгаа байхгүй. Тэр бүтцийг бид нэр зөв байгуулж чадсан уу гэдэг асуудал байна. За би нэг зүйлийг саналаа. Одоогоос 5 жилийн өмнө 2019 он бол чинь ковидын өмнө байсан. Иргэний эрх зүйн хороо, захиргааны эрх зүйн хорооны хамтарсан хилцүүлэг дээр энэ агуулгыг би ярьж исэн. Өөрөөр хэлбэл миний хувьд бол шинэ сэдв биш юм. Гэхдээ дахиад яагаад та бүхний өмнө ярьж байгаа вэ гэхээр 5 жилийн өмнө ярьж исэн асуудлын ач холбогдол агуулга одоо хүртэл ерөөсөө өөрчлөгдөг байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл түрүүн Мөнхтбай тэргүүн Одгорл багш хоёр хэлсэн. Бид нар цуглаалдаг, яриалдаг, зөвлөмж гаргаалдаг хэрэгжилт нь хаана байгаа юм бэ гэдэг асуудал. Энэ асуудал дахиад энэ илтгэлийн өрөөнд хөндөгдөж байгаа. За гэхдээ би бууж өгөхгүй гэж бодсон. Дахиад ярих ёстой, шийдэгдэхгүй байгаа учраас тийм ээ. Тийм учраас дахиж үндсэн агуулгыг сэргээж ярьж байгаа юм. За энэ дээр Альфред Чандлер гэдэг энэ стратегч маш алдартай эрдэмтэн. За энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр бүтцэн стратегига дагахгүй бол үр ашиг байдаггүй маа. Өөрөөр хэлбэл үр дүнд хүрдэггүй маа гэдгийг бол энэ хүн нотлсон. Тэгэхээр эндээс би ямар асуудал хэлэх гээд байна вэ гэхээр одоо энэ хуулийн шинжилгээг хийхэд тийм ээ. За тэр манай захиргааны эрх зүйн тусгай ангийг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Нийгмийн бүх харилцаанд захиргааны эрх зүй оролцдог. Бараг оролцохгүй салбар байхгүй. Тэгэхээр 800 гаруй хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Бараг 600 орчим хууль нь цэвэр захиргааны эрх зүйн тусгай ангид хамаарж байгаа. За энийг хуульчид бид бүхэн бүгдээрээ мэднэ. Тэгэхээр ийм том авраг тийм ээ салбарын хуулийн шинжилгээг ярихад одоо бид бүтцээ дагаад бодож явах хэрэгтэй. Хамгийн чухал асуудал энэ. За энэ дээр бид нар бол яг стратеги бол Монгол Улсын үндсэн хууль 1992 оны зүйл. За энийг дагаа гарсан эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр. За 1998 оны энэ хөтөлбөр бол маш чухал суур хөтөлбөр байдаг. Одоо хүртэл энэ хөтөлбөрийн үндсэндээ хэрэгжилт нь явж байгаа. 16 онд хамгийн сүүлд дүгнэлт хийсэн миний санаж байгаагаар. За стратеги бол энэ талтай байна. За бүтэц тэгвэл ямар юм гэхээр бид нар бол хууль зүйн яам гэж нэг богинохон хэдэн жил байлгаж үтсэн. За бусад бүх хугацаанд бол хууль зүйн дотоод хэргийн яам гэсэн энэ бүтцээр хууль зүйн бодлогыг хуулийн шинжилгэлийн бодлогыг авч явах гэж оролцсон. За энэ дээр бид бүхэн анхаараарай. Дотоод хэргийн чиг үүрэг хууль зүйн чиг үүрэгтэй байнга хамт явж ирсэн. Энэ өөрөө оновчтой юу? За энд би хариулт өгөх гэж оролдоно цаашаа. За минут нэлээд нөгөө форум маань цаг хэтэр явц учраас би яриагаа жоохон товчлие. За стратеги бол би маш ойлгомжтой байныг харж байгаа. Өөрөөр хэлбэл одоо өчтөчнөө хөтөлбөр бид нар баталсан байна. Эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр зөндөө хөтөлбөр байна. За тэр улс орны бусад хөгжлийн хөтөлбөрүүд зөндөө хөтөлбөрүүд байна. Биднэрт стратеги хангалттай байна гэж хэлэх гээд байгаа. Одоо ингээл энэ жишээ нь би дараа нь та бүхэнд энийг үлдээн оролцсон хүмүүст явуулж болно. Ингээд би бүгднийг ингээд бичсэн байхгүй юу? Одоо тэр хөтөлбөрүүд дээр ямар асуудал. За ингээд үзэхээр бол их агуулга бол тэ стратегийн агуулга бол их оновчтой байгаад байгаа. Энэ дээр бол бид нэг юм нэмж хасаад авах шаардлага байхгүй. За гэтэл хамгийн асуудалтай юм нь юу гэхээр одоо бүтэц. За энэ дээр би засгийн газрын 2020 оны 9 сарын 2-ны 95 дугаартай тогтоолыг та бүхэнд харуулж байна. За энэ тогтоолоор юу шийдсэн байдаг вэ гэхээр манай хууль зүйн салбарын бодлогыг барьж явж байгаа хууль зүйн дотоод хэргийн яамны бүтэц. За энэ дотор яг нөгөө бидний өнөөдрийн сэдвтэй холбоотой хуулийн шинжилгээг хийх тэр бодлогыг барьж явах
гол нэгж бол юу гэхээр энэ хууль зүйн нэгдсэн бодлого нэгж байгаа юм. За энэ хууль зүйн нэгдсэн бодлого нэгжийг би хууль зүйн дотоод хэргийн яамны вебсайт руу ороод харлаа л да. За өнөөдрийн байдлаар би яг тэр вебсайтаас авсан энэ мэдээллийг. За энэ алба 12 хаан албаа агчтай байгаа. 12 хаан албаа агч. За тэр захиргааны хэм хэмжээний актын бүртгэлийг хийдэг те нэгжийн албаа агчийг оруулаад тооцох юм бол 17 албаа агчтай. Албаа агчтай. За эндээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид хэдийгээр шинжилэл тийм ээ хуулийн шинжилгээг ингээ ярьж байгаа боловч энэ шинжилгээг барьж явах, базж явах, хийх тийм энэ бүтц чинь биш байна гэдгийг хэлэх гээд байгаа. Энэ бүтц юусоо биш байна. Энийг өөрчлөх ёстой. Тийм энэ гол санаа. За яаж гэдэг асуудал. За энэ дээр би бас нөгөө алдартай Вилсон өдрөө иш татсан. За юу гэж хэлж ийнэ вэ гэхээр энэ маш бас чухал ишлэл байдаг. Засгийн газрыг хэрхэн удирдах тухай лекцэд сууснаас үнэт зүйлсээ төдийлөн хуваалцаж байгаагүй Германы төр шиг маш өргөн үрээтэй их сурвалжуудыг судалсан дээрээ. Тэдний улс төрийн нөлөөнд автдаггүй захиргааны удирдлагаас суралцах нь Америкийн нэгдсэн улсад үр дүнгээ өгнө гэж ингэж хэлсэн байдаг. Өдрөө Вилсон. За тэнгууд одоо би тэгвэл одоо нөгөө орчин үеийн төртэй, орчин үеийн хэцүү төртэй түүний одоо хуулийг хэрэгжүүлдэг энэ улсуудын энэ бодлогын яамдууд нь ямар байдаг вэ гэдэг та бүхнийг анхаарлыг хандуулахыг хүсэж байна энэ хэсэгт. За жишээ нь одоо Германы хууль зүйн яам байгаа юм. Германы хууль зүйн яам. Одоо тэр яг хууль зүйн бодлогыг барьдаг бүтцэн үндсэн эрх зүйн салбараа барьж байгуулдаг. За энэ бол ерөөсөө зарчмын маш том одоо шинжилгээ асуудал байгаа байхгүй юу. За гэтэл манайх ямар байгаа вэ? За миний сүүлд авсан мэдээлэлээр хууль зүйн дотоод хэргийн яамд хувийн эрх зүйн хэлтс гэдэг нэг шинэ нэгж сүүлд нэмэгдсэн юм байлээ. За гэхдээ нэгээс хоёр ажилтнтай байна гэж би ойлгосон. Тий. За энэ бол эхлэл бас болж явж байна, тий. Цаашдаа бид нар бүр энэ чиглэл рүү бас анхаарал хандуулах ёстой юм байна. За бас нэг чухал асуудал нь энэ бүтцтэй хэн ажиллах вэ гэдэг манад айгу хүний нөөцийн асуудал байгаа байхгүй юу. За Одгэрл багшийн лекц гэн илтгэл дээр ярьсан юу гэхээр бүх хуульчид чинь чадвартай хуульчид чинь тараад өөр газар очиод ажилласан байна. Одоо тэгвэл тэднийг яаж нэгтгэх юм? Яаж хүчийг нь ашиглах юм? Тэ эрх зүйгээ хөгжүүлэхийн тулд бид нар тэднийг яаж дайчлах юм? За энэ дээр бол бас ямар механизмууд явдаг вэ гэхээр яг тухайн хуулийг хэрэгэлдэг. За бодит амьдрал дээр энэ хууль болж байна уу болохгүй нь гэдгийг хамгийн сайн мэддэг субъект хэн байдаг вэ гэхээр нэгдүгээр шүүгч нар байдаг. За эрүүгийн чиглэлд бол эрүүгийн шүүгч нар, дээрэс нь прокурорууд тий. За тэнгууд Германд бол жишээ нь шүүгч нарыг хууль зүйн яамдаа бүр хуульдаа зохицуулт хийгээд одоо юу гэдэг нь 3 жил хүртэл хугацаагаар за та яг энэ хуулийн юуг босгоод өг тий өөрчлөөд өг системчлийг хийгээд өг баг болгож ажилуулдаг. За Одгэрл багшийн илтгэл дээр гарсан хуульчдын холбоон дээр тэр юу байна? Потенциал байна. Тэ бид үндсэн хуулийн эрх зүйн хороо гэж ажиллаж байна. Захиргааны эрх зүйн хороо гэж ажиллаж байна. Иргэний эрх зүйн хороо гэж ажиллаж байна. Эрүүгийн эрх зүйн хороо гэж ажиллаж байна. Тэр потенциалыг манай хууль зүйн яам холбомоор байна одоо. Тий. Тэнд чинь нам үл харгалзах, тэ мэдсэн сурсан зүйлээр үл харгалзаад хамгийн туршлагатай, хамгийн мэдлэгтэй хуульч нар манай хороонууд дээр цуглардаг байхгүй юу? Энийг маш сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгэх юм бол бид нар энэ системчлэлийг одоо тий бодлогын нэгдсэн удирдлагаар сайн хийх одоо үндслэл бүрдэнэ гэж ингэж хараад байгаа. За одоо би та бүхэнд бас харуулъя. Энэ юу айхтар хүслэгт үзүүлвэ. За энэ бол Германы хууль зүйн яамны бүтэц. За одоо та нар хараарай манай бүтцийг инээдтэй төрөний өмнөх бүтцэн шүү дээ. Одоо Германы хууль зүйн яамны бүтцийг ингээ харчих. Тэгэхээр ингэж ийм бүтцээр ажиллаж ийж тухайн улс орны чинь тэ эрх зүйн тогтолцоо тэр тэнд байгаа хуулиуд чинь зөв зохистой ажилдаг ингэж хөгждөг байгаа байхгүй юу. За тэгэхээр бид бол энд ерөөсөө одоо маш хүчтэй анхаарах хэрэгтэй. Энийг би хуульчдынхаа анхаарал бүр хүргэмээр байна гэж ингэж бодсон. За Австрийн бас сайн туршлага байна. Судлалаа. 2018 онд бүр ийм яам байгуулсан байна Австри. Юу гэхээр үндсэн хууль шинжилэл дерегуляц тэ нөгөө төвлөрлийг сааруулдаг хууль зүйн яам гэсэн ийм нэртэй яамыг 2018 онд Австри улс байгуулсан байна. За энэ яамны гол одоо ерөөсө зорилт нь юу гэхээр бас яг манайх шиг одоо шинжилэл болохгүй байгаа юмнуудаа засах сайжруулах тий тэр чиглэлд энэ яам ажиллаад за ингээ 2 жил ажиллаад
20 онд яасан бэ гэхээр энэ яамны чиг үүргүүдийг хоёр салгасан байна Астар. Нэг хэсгийг нь хууль зүйн яамдаа үлдээгээд нөгөө хэсгийг нь холбооны канцлерийн ажлын албанд үлдээсэн байна. За ингэж үлдээхдээ за би одоо тэр секцэн 5 гэсэн Verfassungsdienst гэдэг үндсэн хуулийн алба гэдэг тэр албандаа энэ нөгөө хууль зүйн техник те нөгөө хуулийг яаж бичих үү? Яаж онлын үндсэлтэй, шинжлэх ухааны үндсэлтэй бичих үү? Судалгааг яаж хийх үү? Тэр бодлогыг тэр 5 дугаар секц алба ингэж хэрэгжүүлдэг байгаа байхгүй юу? Энэ холбооны канцлерийн ажлын албанд харьяалагдаж явж байгаа. Энэ бүтц. Тий. За одоо бид нар одоо ийм туршлагуудаас суралцаж энэ Монголын одоо хууль зүйн салбарын бодлогыг удирдах байгаа тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна гэж би дахин хэлэх гээд байна. За эндээс товч дүгэлт хийсэн. Ямар дүгэлт хийсэн бэ гэхээр бид стратегта хит анхаарсан. Маш олон стратеги баталсан. Гэхдээ юуг анхаараагүй гэхээр түүнийг дагсан бүтцийг бий болгож чадаагүй. Энэ айгуу чухал асуудал. Хоёрдугаарт шинэ стратегийг өөрөөр нөгөө шинэ үндсэн хуулийн хуулиар тунхагласан стратеги бид хоцрогдсон бүтцээр хийх гэж дандаа оролдсон байгаа байхгүй юу? Хоцрогдсон бүтц. Би энийг бүр шууд хэлье гэж бодож байна. Хоцрогдсон бүтц. Тий. За, тиймээс манай улсын хууль зүйн салбарт өнөөдрийг хүртэл бол эффектив үр дүн гарахгүй одоо бид нар ингээл жил болгон ингээл ярьдаг 5 жилийн дараа ч юм өөрчлөгдөөгүй яг л нөгөө 5 жилийн өмнө ярьжсэн юм а энд дахиад би яриад зогссон байж байгаа байхгүй юу тэр ингмээргүй байна цаашдаа үр дүнтэй өөрчлөлтийг хиймээр байна гэж бас хэлхийг хүсэж байна. За миний цаг болж байгаа тийм дараагийн асуудал бол үндсэндээ одгорл докторийн үндсэн лекцийн агуулга бол энд бас явж байгаа. За бид нар бол энэ дээр зүгээр нэг би зүйлийг тодтогч хэлмээр байна. Одоо тэр яг хууль хит олон журмуудыг цөөлөөд хуулиудаа хийж өгөх шаардлагатай байгаа. Түрүүн хэлсэн одгорл багш. За энийг хийхэд яаж нөхөр одоо мэрэгсэн баг биднэрт хэрэгтэй байгаа. За энэ бол асар том ажил. Ашигт малтны хууль дээр гэхэд 38 журмын асуудал ярьж байна. Газрын хууль тогтоомж дээр гэхэд үе түмэн журам, татварын хууль тогтоомж дээр гэхэд үе түмэн журам байгаа. Тэгэхээр тэднийг бид нар дүн шинжилгээ хийгээд, анализ хийгээд, тэгээ алийг нь хуульд оруулахын, алийг нь хуульд оруулахгүй юм бэ гэдгийг ялгахад л энд бол асар их хэмжээний хүн хүч шаардлагатай. Тий. Тэгэхээр энэ дээр би ямар санаагаа дахиж хэлэх гэж байна вэхээр хуульчдын холбооны энэ одоо потенциалыг ашиглах шаардлагатай байна. Энэ ажлыг зайлшгүй хийх ёстой гэж ингэж. За хэрэглээний аргачлалд тулгуурласан шүүхийн шийдвэр хэрэгтэй байна гэдэг дээр бол бид нар бас хуульчдын холбоон дээр ажлуудыг эхлүүлээд явцсан байгаа. Тэр нь юу гэхээр энэ эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргачлалын номыг бол анх удаа багаараа хамтарч бол гаргасан. За энэ дээр бол нөгөө эрдэмтэн судлаачд салбарын эрүү иргэн захиргааны судлаачд орсон. Дээрээс нь шүүгч нар орсон. Манай дээд шүүхээс шатны шүүгч нар орсон. Ингээд бид нар бол энэ эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргачлал гэдэг гарын авлагыг эхний байдлаар гаргацсан. За одоо энэ гарын авлагыг цааш нь хөгжүүлэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл энэний цаана нөгөө үндслэл бүхий шийдвэр бичих. За дээрэс нь логик уялдаа холбоотой шийдвэр бичих, дис дараалтаа бичих, түрүүн одгор логшин юун дээр ихтгэл дээр гарсан бүрэлдэхүүн бүр дээр хууль зүйн дүгнэлт хийх тэр одоо бичглийн чадвар бол энэ одоо ажлыг илүү сайн хийснээр бол үр дүн гарна. Тий. За энэ дээр бол бид нар бас цаашдаа манай хороо анхаарал явж байгаа. За дараагийн асуудал энэ бодиттой ажилдаг хариуцлагын тогтолцооны асуудал байна. За өөрөөр хэлбэл төрийн албаа хаагч буруу зөрүү үйлдэл эсвэл гаргаад хариуцлага хүлээхгүй байна гэж олон нийт шүүмжилдэг. За түрүүн бас тэр дефакто жаргал сайхангаа бас асуугаад байлаа тийм. Энэ бол зүй ясны асуулт гэж би бодож байна. За энэ дээр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр бид нар энэ одоо яг гим хор жишээлбэл төрийн албаа хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн гим хорыг арилгах дээр ямар загварыг манайх юм барьчаад байгаа юм бэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. За энэ дээр үндсэндээ бол дэлхийн нийтэд ийм 4 загвар байгаа. Албан хаагчийн хариуцлагын загвар, төр хариуцлах загвар, албаны хариуцлагын загвар, зэрэгцээ буюу кумулятив хариуцлагын загвар гэдэг. За манайх бол би энийг ингээд задлаад явсан. Албан хаагчийн хариуцлагын загвар гэдэг нь юу гэхээр энэ бол зөвхөн тухайн албан хаагч өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг загвар. За тэр төр хариуцлах загвар гэдэг нь болохоор эсэргээрээ зөвхөн төр хариуцна. Албан хаагч буруутайсан ч хамаагүй гэдэг загвар. Зэрэгцээ буюу кумулятив загвар гэдэг нь болохоор аль нь зэрэгцээ хариуцлага хүлээгээд явах загвар. Албаны хариуцлагын загвар гэдэг нь эхлээд төр тийм ээ албан хаагчийн өмнөөс юуг нь төлчөөд хохирлын төлчөөд дараа нь тухайн буруутай албан хаагчаасаа хохирлоо төлбөрөөр барагдуулдаг. За энэ загварыг бол манай Монгол улс өнөөдөр сонгоод авсан байгаа.
За энэ загвар хаана очиж буусан бэ гэхээр аль хууль дээр буусан бэ гэхээр захиргааны ерөнхий хууль дээр байгаа. Захиргааны ерөнхий хууль дээр. За энэ 101 103 гэсэн зүйл залт дээр. За одоо бид нар энэ хуулийн хэмжээг ажилуулах шаардлагатай байна. Хуулийн хэмжээ байна. За энэ бол гим хорын асуудал дээр. За нөгөө талдаа гим хор биш. Яг энэ албаны үүрэгтэй холбоотой хариуцлага асуудлаас байгаа юм. Хоёр тусдаа. За энэ бол юу гэж нөхөр төрийн албан хаагч хэн байгаас үл хамааран төрийн албан хаагч хуулийн дагуу ажиллах үүргийг хүлээдэг. Төрийн өмнө хуулийн дагуу ажиллах үүрэг. За энэ хариуцлага асуудал. За эрх зүйн үүрэг гэдэг ойлголт байгаа бас. Эрх зүйн үүрэг. Энэ болохоор иргэнийхээ өмнө хүлээдэг үүрэг. Энэ хоёр ийм ялгаатай. За тэнгууд одоо яг төрийн өмнө хүлээсэн үүрэг буюу тэр саяны хуулийн дагуу ажиллаагүйгээс болж бусдад тийм ээ хохирол учруулбал ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг мөн захиргааны ерөнхий хууль дээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл энэ дээр ямар хоёр залтыг хэлэх гээд энэ нөхөр захиргааны ерөнхий хуулийн 105, захиргааны ерөнхий хуулийн 107 гэсэн хоёр залт. За эндээс би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр биднэрт бол хууль хангалттай байгаа. Эрхэм хуульчтай хууль хангалттай байгаа. Одоо энэ хуулийг амьдралд хэрэгжүүлэх тийм ээ энэ хуулийн механизмыг ажилуулах шаардлагатай байна гэдгийг бол хэлье. За ингээд үндсэндээ бол миний цаг бол дууссан баг гэж би ойлгож байна. За ингээд нэгтгэхэд хэлэх юм бол миний илтгэлийн гол пункт бол тэр шинжилгээг хуулийн шинжилгээг хийхэд тийм ээ бид бүтцийн шинжилгээ дагуулж хийх ёстой шүү гэдэг энэ гол санаа байлаа. За анхаарал хандуулсан баярлалаа.